За манай SCP төслийн фасадны онцлог гэх юм бол бүх хэсэг маань юнит систем буюу нэгжийн системээр хийгдэхээр урд төсөл хийгдсэн. Юнит систем маань бусад барилга дээр хэрэгжиж байгаа системээс 80% орчим нь үйлдвэр дээр үйлдвэрлэгдээд 20% орчим нь талбай дээр хийгддгээр бусад системээс онцлог. Манай системийн хувьд илүү хурдан, илүү аюулгүй, өндөр барилгын хувьд бол хамгийн тохиромжтой систем гол одоо ашиглаад явж байна. Манай фасадны онцлог гэх юм бол урд болон хойд хэсэгтээ хөрөг буюу умарсан хэлбэртэй байна. Салтын үед гарах зүйлсүүд бол мэдээж хабын аюулгүй ажиллагаа. Хоосон байдлах каркастер ажил маань хийгдэх учраас дан зах хэрэгт ажилладаг. Өнгөрөөс унах аюулыг арилгахнаас бүх ажилчдад өндрийн хөтөлбөрийн зүйлийг статик лайн буюу ам хамгаалах тороос арга хэмжээг аваад явж байгаа. Ажлыг хийж дуусгахад тооцоологдсон хүн цагийн 162 минут орчим шаардж байгаа. Фасад маань үлдээхэд бүтэн шилэн фасад. Ойролцоогоор 22,000 м хавтар. Фасад өсөлтийг дизайны хувьд бол 1-3 дугаар давхрын урд хэсэгтээ подиумын хэсэгтээ цөмөрж орсон хэлбэртэй. 11-ээс 19 дугаар давхар дээр гадагшаага гарсан хэлбэртэй. Тэгээд түрүүн хэлсэн урд болон хойд хэсэгтээ умарсан хэлбэртэй. Тэгээд нэмээд дүүрний хэсгийн залгаас гэдэг нь инженерингийн андас шалгасан хийцлүүд бол орж ирсэн байна.